За сайн байцгаана уу та бүхэндээ work-оос эхлэн явуулж байгаа ажлын байран дах токсик түүхүүдийг хуваалцахаар Ярэ-мэрэ подкастаар Тэнгис би Бумбулээ би ирсэн байна. За хамгийн ихний түүх рүүгээ шууд орцгоё. яг нэг юм хөгшөөх шиг сонсогдоод байгаа юм. Эфирийн хоолой. За ихний дугаараа шууд явъя. За хүүхдийн хувцсны дэлгүүрээс үлдсэн сургамж гиндэ. За 22 оны 5 сард оюутан байхдаа хичээлийнхаа хажуугаар Итали хүүхдийн хувцсны дэлгүүрт ажилд орсон байна. За тэгээд ахлах нь шууд шулуун шудрахын байсан болохоор эхэндээ бол амар санагдсан гэж. Гэхдээ захирал нь бол 7 хоногт ганц эрэхтэй ажилчтай бол нэлийн загнадаг байсан юм. За тэгээд нэг өдөр үйлчлүүлэгчгүй болохоор манай ахлах маань жоохон амар сайн уу гэхээр би сууж идэл гинт захирал орж ирээд энэ чиний амардаг газар уу? Чамайг амарах гэж уйлаа мөнгө төлөөгүй шүү гэж загнаад бүх ажилчдыг шүүмжилж гарсан байна. Явахдаа наад хүний өнөөдөртөө багтааж явуулаарэ гэж ахлагт маань хэлсэн байна гэж. Яа. Ахлах нь өмөрсөн болоо өөр юм. Харин. За тэгснэ наадмаар ажиллуулахдаа оюутнууд нэмэгдэл цалин өгөөгүй. Яа. Тэгснэ үндсэн ажилчтай болохоор 2 дахин нэмж өгсөн байна гэж шүү. За тэгээд 7 хоногийн 6 өдөр 8 цагаар ажилласан. За 48 цаг ажилласан байна. Тэгснэ бүр нийгмийн даатгалч төлдөггүй байж сард 700 мянган төгрөг авдаг байсан. Тэр үе бол үнэхээр шудраг бас санагдаж тухайн үеийн ажилласаа бол гарсан байна. Одоо ч тэр үеийн дурсамжнаасаа болоод тэр компанийн дэлгүүрүүдээр орж чадахгүй уг нь том сүлжээ дотор хувцас мейкап заддаг газар л та гинэ. Йоо. Гэтэ ингэ ялч оюутнууд амар шулуулж таарах энэ тэнд очихоор Харин яг одоо оюутнуудын одоо хөдөлмөрийн мөлжлөг бол хаас агуул байна л да. Тэгээ бүр сүүлдээ тэр дэлгүүрээр өөрөө орж чадахгүй л болцсон байна. бүр трама авсан шүү төрх юм. Чи тэгээ шулуулж ясан уу? Чи ч үл одоо хэдэг үсттэй. Би ч стил оюутан л. За ажиллах ямар юм да? Шулуулж гин үү яаж гин? Одоогийн ажиллаж яхаа шулуулаад байгаа ч юм байхгүй л та. Ер нь бол амьдралынхаа мөчөд бол тэгэл яг аль нэг цаг үед бол шулуулж явсан. Одоо нэрийн дуртад яг нэг хэдэн газар байна. Чи тэр түүхээ дараа манай линкээр бичээрэй заяа. Тэгээ дараа манай дараагийн хөтлөгч уншина. Би бүр сард 300 мянга лөө 200-аас 300 мянгаар ажилтдаг шүү дээ. Одоо нэг бас нэг нэлээ бас нэртэй газар тий. Салбартаа бол нэлийн нэртэй газарт л. Тэгээд яг ажилласан цаганд чинь яг зориулж тэгж өгч байгаа мó эсвэл яг шулаад тэгж өгөөд яг яагаад 200-аас 300 мянга гарсан? Бараг full time суудаг заяа. Бараг full time суугаал. Тэгснээл айгу нэг удаагийн ажлын үнэлгээ нь айгу бага. Тэр нь ингээд нааш цаашаа олон юм сонжирна нэг ажил. Тэгэл сард угаасаа тэгэл нэг 4-5 ч юм уу. Нэг тийм ажил хийгддэг. Тэгээ тэр нь баг бүтэн цагаар суугч таардаг уу? Тэгээд одоо нэг сард нэг 200-аас 300 хавцаа авахар л болж таарад байдаг байсан л да. Тэгтээ яг тэгэл туршлага юм да. Тэг яг явж нэг оюутнуудыг хүрх юмтай чиста ажил хийж сурна туршлага хоримтлуулна гэдэг яг нэрээр л амар шалдаг те. Чиста өнөөдөр мөнгөний төлөө битээ авч ажил хийж сурахын төлөө хөдөлмөрлөл өдрөл гэснээ шууд шулж муулаад гоё хүмүүс. Тэ би энэс нэг түүх уншчих уу? За 12 жилийн дараах сургамж гинэ. 12 жил ажилласан компанид хүний нөөцийн дарга байсан нэгэн эмэгтэй намайг гэлт дарамтлагдаг байлаа. Шалтгаан нь юу гэж зүгээр л түүний хажууд сууж ойр зуртанд тусалдаг байх эсхийг нь асуухад үгүй гэж хэлсэн минь гинэ. Йоо, ийм их ч нэр өгдөгтэй. Ойр зүрийн зараалт үгүй гээл. Харин зүгээр зараалт нь гүйхгүй гэсэн чи шууд хорхондоо хараад зууж буугаад түүнээс хойш томоохон ажлуудыг минь үгүйсгэж нервтүүлж бүр түүнээсээ таашаал авдаг байсан гинэ. Ёо. Гэхдээ олонний дунд тэгж харьцаж зүрхэлдэггүй. Учир нь бусад ажилтнууд надад сайн ханддаг, сайн ажилтан гэдгийг минь мэддэг байсан юм.
12 жилийн дараа гарах шийдвэр амар байсангүй. Ажлаа хүлээлгэж өгөх үеэр тэр хүн хурдан гар гэж хэлснээр өөрийгөө ямар ч өчүүхэн хүн болохыг бүрэн баталсан гинэ. Йоо. Хурдан гар. 12 жил ажилласан юм. 12 жил ажилласан. Бас л төвчээр шүү те тийм үнэ яжод. Одоо тэгээд аваас суц авгаана шүү дээ. Одоо тэгээд эвлэрээл ажиллах хэрэгтэй те. Харин шинэ байгууллагад ажилласан эхний жилдээ л шилдэг ажилтан болж анх удаа тийм шагнал хүртэж үзсэн гинэ. Харин тэр эмэгтэй жилийн дараа ажлаасаа халагдсан бэлээ. Бодвол өөр олон хүнд тэр балиар зангаа гаргасаар байгаад гор нь гарсан бизээ гинэ. Болж. Йоо 12 жил тэр хүнтэй цуг ажиллаа. Тэр хүн бүр хорхоонтой араандаа зоосаар байгаад шилдэг ажилтан бүр болгоогүй байдаг шүү. Тийм. Йоо ямар хайр юм бэ те. Тэгэл одоо хүртэж одоо халагдсан байна да гэж. Одоо ихтэй манай жинзэгийнхэн л 12 жил ажиллана гэж байхгүй хаа тий. Байхгүй. Таны ер нь найзууд ах эгч нар дундаас жирний газар хамгийн удаан ажилласан хэдэн жил вэ? 2 жил юм уу? Бас тийм. 2 жил рүү орохгүй болох шиг шүү дээ. Хүмүүс нэг газар л. Яг лавны 3-4 жил мэл бол ажилласан хүмүүс л ер нь байхгүй. Тийм тий. Яг нэг 2 жил болол бүр учиргүй амир ахиж дэвштгүүл юм бол за окей солигээл авчт юм шиг байна тий. За дараагийн түүх рүү. За дараагийн түүх чоны амнаас гараад барын аманд. Яа. Төрийн албан токсик байтугай дарга настай эвлэрч бүр өөрөө тэдний нэг нь болж байж л тисэж үлддэг системтэй гинэ. Төрийн албанд юм нь бол тийм л өгдөгт тий. Өөрөө яг тийм нэг юм. Тэр тухайн газрынхаа соёл энергит нь уусаж баг адилхан токсик болж ижил үлддэг бах та. Тэгжиж одоо дээшээ ахиж дэвшиж цалин бонус авдаг л. Тэр нь төрийн албаны талаар нэлээ бүр яг бүр чихнээс тусгармаар бүр байж болмоор юм уу бүр үнэхээр байд юм уу гэх бүр шокнд ормоор сонь юмнууд сонсч ийсэн. Та хэдэд яг тийм түүх тохиолдожсэн бол хэрвээ та төрийн албанд ажилтдаг бол ингээд байж боломгүй ингээд хэцүү муухай түүхүүдээ бол хуваалцаарай. Бас нөгөө талдаа төрийн албанд бас гоё юм байдаг шүү гэдэг жишээ байх юм бол тэрийг бас хуваалцаарай. Бас төрийн алба болгон бас муухай гэж юу ах вэ те? За үнэхээр үнэн шүү. За тэгээд энэ хүн нэг хилцэн мэрэгжилтэн байхдаа шийдвэр гаргах чадваргүй бүх ажлыг ажилтнаа тогтдог. Дарагтай таарсан гинэ. Ажил сайн бол би хийсэ гэж баярлаад асуудал гарвал би юу ч мэдэхгүй гэл гөрийдэг гинэ. Ингийн ажилтнуудаагаа уцаарч ярихгүй. Залга бол би хуралтай байна гэж шивгнээд л тасалдаг. Үнийг нь өдөр бүр нүдэрээ харах үнэхээр шок байсан гинэ. Тим хүнээс зүхтаж өөр газар шилжсэн ч чоны амнаас гараад барын аманд орчихов. Энд бүр намын ажил хийхийг шаардаж байна. Үгүй гэвэл ад үзэн хавчиж шахаж бодлогын золиос болж эхэллээ гэнттэй. Йоо, гар гэхгүй юу? За. Гэтэ ер нь тийм хэцүү газар ажиллах үгүй би байсан бол өөр газрыг хамгийн түрүүнд таах байсан баха. Тэнд зөвлөгөө өгчөөд нөгөөдг нь хиний амьдралыг сүрүүлчих вэ гэсэндээ араас нь банцсан та. Энэ маань яг тэр нэг тэр даргаас салснаа л бүр амар намын ажил хийхийг шаарддаг газар л орцсон байна. Бараг өмнөх дараа найтайхан мессеж шүү дээ. Намын ажил руу явж орж байгаа тий. За дараагийн түүх рүү орцгоё. Би төрийн албаныхаа сайж юм. Яг тэнүү баярлалаа. Яа, за дараагийн түүх рүү орцгоё. Ажилтнуудтай хүндлэгдсэн шалиг босс гинэ. Йоо, за нэр мөрний амар юм бэ. Ажлын зугаалгаар шууд удирдлага маань надаас ганц үнсчихүү гэж асуусан. Би ер нь өөрийнхөө хүн болохоор шууд цохиод хөөе би чиний ажилтан чинь байна бити давраад агаарэ гэсэн гинэ. Маргааш нь над руу чатаар уучлаарай дахиж тийм зүйл болохгүй гэсэн боловч яг 7 хоногийн дараа миний хацран дээр үнссэн гинэ. Одоо дахиж тийм босхгүй гэдэг дахиж асуухгүй гэсэн болохоос үнсэхгүй гэж хэлдэг байх нь шүү дээ. Йоо.
Гос үнэн л хэлсэн байна. Шууд өмсөл авсан байна. Яа, арайч тээ. Репорт хиймээр байгаа ч манай компани хүний нөөц туршлагагүй хүүхэд бас удирдлага маань хүмүүсийн үнэхээр дуртай хүн болохоор над руу сөрөг хандлага ирхвэ гэж айдаг. Тэр үеэс хойш 5 сар өнгөрсөн ч бодох бүрт үнэхээр муухай санагддаг гинэ. Dark 5 сар байна шүү дээ. Тэр үлсэн 5 сарда ажиллаа л исэн бах та. Ажиллаа л исэн баг. Тэ. Гэтэ хүний нөөцийн туршлагагүй хүүхэд байсан ч гэсэн яг ийм репорт хийгээд хийх юм бол тэр хүний нөөц чинь яг иймэрхүү sexual harassment-ийг яаж ингэ шийдвэрлэдэг юм бэ гэдэг талаар нэг ч гэсэн ингэ туршлагатай болоод тэгээ цаашдаа тэр байгууллагадаа дахиж тийм юм гарахгүй гэж ажилтдаг болно шүү дээ, тийм үстэй. Тийм шүү. Ер нь л хүний нөөц чинь бас тэ бас ажилтнуудынхаа төлөө бас тэ ажилтнуудынхаа дуу хоолойноос болмоор л байгаа юм л да. Одоо иймэрхүү болж утгагүй байгаа юм тийм шүү дээ. Яг өшний туршлагагүй ч гэсэн хичээж байгаа л үлгүүд дээ. Би бас хичээж байгаа. Яа. Гэтэ хүмүүсэд явахгүй байна л гэж. Бусдаар хичээж байгаа шүү. Гэтэ яг юм ажлын байрны бэлгийн дарамт ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй айгу даалт хэлбэрээр амирх тохиолдоо. Тэг хүмүүс ерөөсө тэрийг зөрөгтэй ингэж репортлохгүй юм те. Тэгэл тухайн үедээ тэгэл ховийн харилцаа руугаа оруулаад нэг муудалцаал өнгөрөхөөс биш ингэж шууд ёс зүй хороо моронд ч юм уу репортлж исэн тохиолдол амир цөөхөн мэт юм шүү. Тэгэл энэ дээр жишээлбэл нөгөө бусад ажилтнууд нь тэр дараатай амир дуртай болохоор ингэж хандлага нь амир сөрөг болчихё гэдгээс айж маягаад гинэ. Гэтэ яг одоо намайг жишээлбэл ингээ үнсгээд ингэж оролцсон гэ дараа нь ингээ намайг үнссэн гэх юм бол ажилтнууд нь тэр хүн лөө биш зүгээр даргалуугаал сөрөг хандлага өгнө үстэй. Яа би иймэрхүү дараанаар амар дургүй. Яй. За одоо нэг сүүлийн ганц түүх уншчээ. За токсикгүй эсвэл хитрхи сайн уу гэсэн нэртэй түүх байна. Нэг байгууллага захирлынхаа шууд удирдлагад бол 2 жил ажилласан байна. За тэгээ захирал нь бол бүхнийг төгс байлгахыг хүсдэг. Өөрийнхөө санаанд бол бат зогсдог болохоор манай газарт хүн тогтохгүй байлаа. Тиймдээч бид хоёулахнаа ажилласан гэж хэлэхэд болно гэх. Хүн хүчний хомслоос болж би менежер, дизайнер, засварчин гэх мэт 4-5 ажлын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Хийж болох бүх зүйлийг философчилж хэд хүндрүүлэн төлөвлөгөө гаргахад нэмэлтээр боломжгүй их ажил үүрүүлдэг. Ингээд төлөвлөгөө хийжээч бүрэн биелжсэн гэнтэй. За гэхдээ хамгийн сүүлчийн цохилт нь биднийг байхад борлуулалт илэн байсан байна гэдэг ганц өгүүлбэр. Энэ үгийг сонсоод тесрээд ажилласаа гарсан байна. За тэгээд одоо бодоход тэр захирал ядаргаатай ааштайч далдуур намайг өмөрдөг, өөр газрынхантай хэрэлцдэг, том дарга нарт намайг магтдаг байжээ. Хийсэн ажлаа хүртэл надад наачдаг. Царинаас минь хувийн асуудлыг минь мэдчихэд юм болгон тэр боломж гаргаж ойлгодог байсан байна. Токсик захиралтай дуртай гэсэн байна. Амар хүүрийн энэ нөгөө халан гадна хайрын дотор гэдэг захирал юм шүү. Тийм тий. Бас нэг токсик үерхлүүд шиг тий. Тэр хэрэлдэж зодтолдогч хайртай гэдэг шиг л. Гэтэ маа жинзинер бол яг тийм халан гадна хайрын дотроо хүмүүстэй удаан ажиллаж чадхолоо. Бас лимзэг үеийнх нь л гэж хүмүүс амар онцлоод идэв үстэй. Тэгээ ер нь бол цаагаараа юу хийгээд байгааг нь бол бид нар мэдэхгүй шүү дээ. Цаагаар юу гэж хэлж ярьдаг. Тэрийг нь бол мэдэхгүй учраас ер нь бол ил гаргачихл хэрэгтэй л дээ. Үний халанч гаднаа хайранч гаднаа байгаарэ хүмүүс. Тий. Аль нь л илэл байвал. Бас ардур муул бол бас муухай. Тийм шүү дээ. Тийм тэгээ халанч гэсэн гаднаа л байгаа. Тийм. Ийм токсик хайрын түүх байна. За. За ингээд ярэ подкаст юм байна. Анхны дугаар энэ хүрээ дуусч байна. Та бүхэн маань өглөө ажилдаа ярьж байхдаа магадгүй цааныхаа цагаар найзтайгаа сууж байхдаа ажлаа тараад гэрлүүг ярьж байхдаа сонсож болно шүү. Магадгүй та бүхэнд яг өөртөө тохиолдсон гой сонирхолтой түүхүүд байх юм болов уу? За шууд description хэсэгт байгаа линкээр ороод өөрсдөө түүхийг илгээгээрэй. За тэгээд дараагийн дугаараар илүү олон, илүү сонирхолтой токсик түүхүүдээр уулзцгаая. Ярэ мэри подкаст байла. Тэнгис байна. Бөмбөлэн. Баярлалаа.